Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улс холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын төвийн бүсийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн 3 дугаар үе шат зээлийн болон төслийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Жангабил хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн үр ашиг болон эрчим хүчний төслийн зээлийн эргэн төлөлтийн талаар Улсын хурлын гишүүн Ж2 гадаад зээлийн бодлогын ашиглалт эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт руу чиглүүлж байгааг онцолж эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл болон нөхцөл байдал мөн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд цаашид анхаарах асуудлын талаар Улсын хурлын гишүүн Хос Баяр гадаад зээллэгийн ашиглалт болон төсвийн доктортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хязгаарын нөхцөл байдлын талаар мөн Арбан аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтын талаар Улсын хурлын гишүүн Анар олон улсын зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа эрчим хүчний магистрал шугам шинжилгэлийн ажил одоо удаашралтай байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн болон хот хоорондын магистрал шугам шинжлэх төлөвлөгөө байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн Тэмүүлэн засгийн газраас зээлийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын асуудал болон гадаад зээл тусламжийн төсвийн сахилга батыг олон улсын стандартад нийцүүлэхэд төслийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах талаар үг хэлсэн болно. Монгол Улс холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын төвийн бүсийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн 3 дугаар үе шат зээлийн болон төслийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улс холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн 3 дугаар шат зээлийн болон төслийн хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.